Эзэн богд Чингис хааны алтан сургаалаас. Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв дөвшин ин хямгалан болгоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад байв. Тэд эрх дураараа аашлан олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний өөхөх нь элс хийсгтэй адил болж. Иймээс би тэднийг номхотгож, дэлхийн нийтээрээ инх төвшин болгох бодолтой байна. Учир нь нэгэн хүмүүн төрөөд төмөн газрыг ингшжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд ашиг тустай. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавья, доор дамт нь өршөөл болох. Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно. Тархи чөмөг хоёулаан хоосорвол өхөж мөхнө. Бодох шинжлэх бодлого ухаанаа наривчлаарай. Нэг сэтгэлтэй яваарай. Улсаан авраарай гэвэл үндсэн авраарай. Үндсэн аврыг гэвэл сэтгэлийн авраарай. Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл. Сэтгэл мухарвал бие даруй хэвтэн шүү.